Тусгалж аваад газар шорог сийч. Саныг татан тавиад машин дотор чийлэх. Агомо гавэр цаашаа холхон байж жирх. Агомо тила хөдөөгүй чила. Арбида найдаад ханхалцаад. Арадаадаг те. Аранда хийгээд хазалхаад. Давгүй даваагүй. Мистер Олтман шавар шавхад арби. Дама надаар тоног аваад явхад суугаа гаргаан. Надаас хол бай. Хөдөөгүй жаргаан. Хамаа замаа гаргуул надаар татуулаад харби. Амтар дотор ахан нам байна. Ятан суудад бөмбөг цаашаа тухтай бам байна. Арби тоног авсан байхад машин чам бай. За сайн байцгаана уу. Бууз байна. Тусгай дугаар хийж байна. Үржүүлгийн тусгай дугаар. Загас үржүүлэг ямар байдгийг хэлүүлээ. Ер нь өнгөрсөн жил уг нь би явах гээд чадаагүй. Тэгээд та хэдтэй бас ингээд загас үржүүлэг ямар байдгийг үзүүлэхийг ер нь их олон сар бодож байгаад энэ жил ингээд загас үржүүлгийн газар очиж дугаар хийхээр явж байна да. Ерөнхийдөө манай Монгол орн маань өөрөө гол ус багтай, загасны нөөц багтай орн гэж явдаг. Тэгэхээр нөгөө үржүүлэг хийх нь өөрөө, үржүүлгийн ажил процесс явагдах нь өөрөө Монгол орнд маш их хэрэгтэй байдаг юм шиг санагддаг. Тэгээд загас үржүүлгийн процесс нь яаж явдгийг гэдгийг очиж сонирхох гээд хөвсгөл рүү гараад явчихна да. Хөвсгөл рүү гэсэн чинь харин сонирхолтой нь өөр тийш явц те. Ингээд архангаа ороод явдаг газар юм. Тэгж бас хөвсгөл ордог юм байна л да. Тэгээ одоо бид хоёр чи за эдрийн голлын тэр хавьд л очих юм шиг байгаа. Солонготын давж авах юм байна. Загас үржүүлэг ямар байдгийг хэдүүлээ үзцгээе гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь одоо хэдий 20-ны үе ч гэсэн загас үржүүлгийнхаа загсыг баригч урмаар загас өрд юм байна. Тэгээд тэр нь бол бас нэг юм цангаагаа тайлах гэдэг шиг бас үржүүлгийнхаа загсыг барьдаг тийм процесст нь явж байгаа учраас маш их яарч байна. За тэгээд ивент тэтгэгч Савар брэндтэй баярлалаа. Хуран амтлагчны Савар брэнд маань Монголын зах зээлд 2006 оноос хойш өдөө хүртэл буюу 20 жил бүтээгдэхүүнээрээ иргэдийг хангадаг ийм бүтээгдэхүүн байгаа. Хуран амтлагчны Савар брэнд. Та бүгд сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. За мөн мэдээж донешн илгээдэг, subscribe дардаг, лайк, шеэр хийдэг бүх хүмүүстээ маш их баярлж авдаг шүү. Тэгээд одоо ингээл ер нь удахгүй season 2 эхэллээ. Тэрний наан мэдээж зүгээр байж чадахгүй байгаа учраас ингээд үржүүлгийн засчлалтаа явж шүү гэж хэлье. За ингээд загас яаж үржлийг харцгаа хэдүүлээ те. Yeah man, come breda, move it, come. Такса үзүүлээ тавтай мөрөл, breda. Yeah. Hey, Mr. D. Hey, what's happening? Яач битгүй энэ нэг л ноо. Яна машин хөөе. Season 2 дээр машин мөн жоох юу? Энэ айгүй юу? Хурдтай марч асаад байна уу юу? Одоо ингэ шулуу явж байхад заяа хурдтай явж байгаа тоором сакс гэсэн ч унтарч байна. Энэ компьютер муудахаар ингэдэг болов. Компьютерээр муудаа суугаад байгаа юм. Энийг машин унтарч асан ч гэж юу гэсэн үг юм бэ? Ингээд хурдтай явж байгаа шүү лайтайгаа. Тэгэхэд унтарч асан чинь те. Гэхдээ яг хуу дийлэгс хянахад нь унтарч байна заяа. Тоороос моороос ажиллах байл яана. Өрүүл энэ юмнууд нь ажиллаад байгаа байхгүй юу? Би энийг харин ойлгохгүй. Энэ компьютерээс солихоор зүгээр болох юм болов. Яна айлаа буцчихад шууд солиё. Хавар мавараа нөхцөл үүсвэл яана тий айчлаа гэдэг. 13.3 13.5 гэж шүү дээ. Энэ нэг сони юм болоод шүү. Сая гэхдээ юу ойрхон 2-3 унтарч бүр айлгаад. Яна айлгаа одоо 800 900 км явах гэж байдаг бай. Гайгоогоо буцгуу. Mr. D, чиний харц яг анаа. Харц боцсон бодол тарихныхаа цаан байна. Хөгжидий, миний шарт цагаад байна. Санал нэг байна, харин нам цагаад байна. Хонгон Цөөн иймэр яг юм. Би одоо талыг нь цой соостой, за джинсуудтай талыг нь гэж үдээж үзүүлье. Үзүүлэх үү? Чатаад. Татахан байж үзэх нүү. Бараан сургуу нүдүүд үгээр үзэх нүү. Байхгүй homeboys энэ нэг тараа байхад яг чихэн гараа хамт байна. Тийм бэ нарийн хашаанд бидний хүмүүс анх түсээрээ цуглаа таринчлыг сахаж байна. Ангаас мэдрэмж сэтгэл ханамжина. Хараа. Жилийн одоо арай төөрхөрг болсон байх тийм үү одоо. Хаагуур яаж тамир орох уу гэж нэг одоо тийм. Хөвсгөл явна гэж шал өөр тийшээ давлаад байгаа байхгүй юу? Чимээгүй. Үзэгч сонсч. Гэхдээ ийм л хөвсгөл байдаг юм байна шүү дээ. Хөвсгөл амийн жаргалан сум. Чи одоо хөвсгөл орны гингүүд
төгсгөл далаа дээр очих гэж бодсон юм уу? Аа? Тий. Үгүй дээ. Цагааг үнлээ тос золоо welcome. Суу бакяар тулгтан зүүн хэн. Хашаагаар дөрөн үнэр машараа. Мовэ тачаалаар дөрөн хуруу тамшаа. Байжадад хүрэн хүүхнийг амталан. Байсигээ дарван унан хамт болон ганглээ надад таун нэтлээ хомикагийн хам гадаадаас ирлээ машинда тавьж ирсэн дуу Орооч. Гэн slow motionтэй маневр хийгээд байгаа нэг машин байна. Тэг гарахыг хүсэж би багтахгүй шүү дээ. Харж гин үү? Одоо дахиад маневрлаа. Аа баярлаа. За илээ slow motionтэй паркж тавьж үзэх үү? Энд чинь нэг орсон сив байна шүү, тийм. Мэддэг сив байна. Мэддэг. Артал зах нь байдаг юм байна. Захаас авах юм байхгүй юу? Тийм биш тийм. Захаас юу? Энэний цав маа авахгүй юу? Юуны цав? Энэний цав. За яж наа чайл машин мөрөх гэж одоо юм ярьж чадгүй. Хүн муулаад гэсэн чи өөрөө машин мөрөх гэж. Сая бас нэг юм хотоос гарахын үед бас нэг юм аавн яана гэдэлээ. Чадсангүй гэдэг чинь. Юу лээ? Харин. Юу лээ? За болоороо чи юм тэнийг юм сануулаад хүмүүс нөө юм мартаагүй үедтэй тэгээд хэлсэн шүү. Боч. боксороо авч аваад байна. рага мапинг огт париг авч Сайн байна уу? Лог явж байгаа юм. Тэгж байна. За чи мөсөө. Одоо асар тустай бас үстэй. Мэдгүй энэ бууzaslаас уу? Юу ах вэ? Мүс штэ. Хойч аваад алцсан. Эпизод 2-ын хэд дээр явж байгаа даа. 2 эхлэв шүү. Ихтэйгүй. Одоо ийш үржүүлэгт явчих. Өвдөөлөх. Үржүүлгийн загссан дээр очиж. хама Анхаарч үдэд галиндан надея. хүрээдэр хамууд хүрээдэр гарууд Антиг анхин хамтарай надея. welcome to Vata town baby Танкиар дайгдан хүрэдэр инадея. Vata town Vata Baskin одоо байрандаа сүрэн байна нэлээ вав хондгонд үкил одоо миний найз залуу ав хэдийн төлөв Чэсэрлэгт ирлээ тий. Ара фестивал. Чи цэцэрлэгт явж ирсэн үү? Хөөе шал өөр юм басан. Яагаад цэцэрлэг гэсэн юм бол ер нь нэрээ? Цэцэрлэгт хүрээлэн гэдгийг л Айгүй их юм цэцэгт нух байсан баг тийм үү? Хоёулын дээр уул бол харин булган уулцсан биз дээ. Тэр бол супер уул байсан. Супер. Чилэн хин зүгээ. Ранай хиний нүгээ. Ам чимийн хүртэн таашаа хаванэн. Ам чимийн хүртэн таашаа лаванэн. Уусаа ялаа нарыг амж гин үү? Бяцтаарна гэд. энэ бүрийгээ бороо шиг дуурч шүү дээ. Ялаа нарыг бяцалж ш таялаа. Гэтэ нэр гэсэн бороо шиг шаагж дээ. Тэгээ бүрий Нэг ширүүсч мэрүүснээ. Одоо би 2 арцсан. Одоо дахиж арчгаар л болж байна те. Одоо нэг бензин авахтаа арчидгөө. Амар. шумуу юу вэ? Ялаа. Superfly. Superfly. Супер! Зүлэг болсон байна. Харамсан байна. Цаг биш цаг нь болсон байна. Хайтай сүхнэтэй чавын надтай. Кичнэ километр явчихва. Хэд явчих вэ? За 600 явчих. Жохо ядарч шүү. Энэ цагаан нуурын хажуугаар хичнээн ч өнгөрөвдөө. Тэгээ шидэж үтсэнгүү дээ те. Тэгээ шидэж дээ. Энэ 100 хайлаа үтдээ. Даван гаран. Цаг нь болсон байна. Юугээ толгойд дахиад байгаа юм бэ? Ирсэн үү гэж асууад байгаа л дээ. Ирсэн. За, жаргалтанд эдгэр тул загас үржүүлэхийн лаборатори Хөсгөл аймын жаргалан цомон дээр явсаар гад ирлээ. Өөх нэг болцсон биш. 12 цаг 13 цаг явчлаа ш тий. Хайлаа бас удаа явсан байх шүү. Тэгэхээр энэ дардаа нэг үржүүлгийн маань жараханууд байх шиг байна. Төрс гэх юм уу. Тэг өнөөдөртөө бол орж харахгүй. Маргаашаа бүх процессыг гоё танилцъя тий. Тэгээд бүр загас яаж барьдгаас нь эхлүүлээд яаж жарахаа болдог тэр процессыг хэдүүлээ маргааш утсан. Өнөөдөрт бол ядарч байна. Одоо ерөөхдөө унтаж амарлаа. Тэгээд бид хоёрт гоё амралтын байр бэлдсэн байгаа гэсэн. Унтуу. За тий. The next day.
Дахиад нэг гарам. Супери. Ой. Арчин ой. Супери. Өгөө бэнэг авахгүй байна. Ухцаа. Ухцаа. Ухаасан. Ухаасан. Жоо хүчтэй биш. Чамаас олж байгаач бичлэг хийгээд альж ганаад. Тэгсээ дагараа. Ийм хиймдээ зогсож байгаа юм уу? За тийм. Супери. Бараг бохны реклам шиг санагдаад байна. Reggae дуяван хамжа тамадава ига тусава Гол. Одоо арай их голоо гарч шин. Хичнээн гол аваад байгаа юм. Харин тийм. Гарах болоо. Юу гэсэн үг юм гайвал штэ. За л харъя. Шигөө мөрөө уусгав. Яра. Супер! Йоо, амир айцүүц. Яна, зунжгаа ингэж явах нь соёлоо. Сүртэй штэ. Амир лээлээ ш сая. Хамар давлаа ш. Юм гэж бодоод идэг юм уу те? Супер. Яаж энэ зуныг барна? Энэ хөө Барна штэ. Юу яа та? Гол гатлахгүй л ахгүй юу? Танад ордынхан уснаас айд юм шүү угаасаа. Нэг өөрөө нэг гадных юм шиг дордох юм биш. Ус харахаар айгаад идэв шүү өөрөө. Үгүй чи яа дээ. Зүгээр жижигхэн нэг юм жижигхэн юм дээр Хөөе тэр чи амар байгаа сте их ус. Сайн ингээл хамрлаа орж иж шít. их ус чинь зүгээр гарам л байсан шүү дээ. Тэгтэл ус шít. Таны өмнө машин ингэж даваагүй та барыг давахгүй нэ. Үгүй би орохгүй. Яаж гээ? 100 хайлаа дандаа голоо тойроо л. Гол галахгүй юу? Батлахгүй. Дахиад. За тэнийтэй дээр нь харалтаа ийм жоох юм нэ. Даралтаа тийм. Яа. Нэрээ бодоод орхоос. Та нар энэ буузыг амар хүн гэж боддгоо. Үгүй байхгүй. Аймхаа хүн гэж. Аймхаа хүн. Амар биш аймхаа хүн гэж. Гэхдээ усуул ус штэ. Гал усны гашуун зовлон эдэргээд үг байдаг шүү. Би тийм утгаар яриаггүй. Юунес? Зүгээр ер нь гарам л гарч штэ сая. Үгүй. Наач амар. Ус өсөрч байгаа ус нүүрлөө. Орцсон байж. Өмнөдөө худлаа хуурай зам дээр болохоор нэг худлаа тий. Биш гээ. Хаацж маазлаа да. Энэ урд нэг адил мотортой юм машин яваа. Өнгөрөөдөх юм. Дагаа жоохон өнгөрчт юм уу? Дахиад усуу. Яра энийг ус гэж байгаа штэ. За одоо харуулъя. Би одоо харуулъя. За энэ яра. Гэж байхгүй. Ямар Йоо. Хамарлуу сая. өө жоохон удаан өө. Яа Санц юм уу хайш. загас баримаар. Загас Жоохон удаан. Өө. Харайлаа нааш. Жоохон удаан. Гайгүй тийм боломж алах юм. Бошгоо очие. Гол. Өө жоохон зөөлхөл дөө. Та нар голоо уншина гэж мэдэх үү? Унш чадах уу? За. Би бол чадна. За. Гэ ойл. Өө жоохон зөөлхөл харайлаа. Хүн ингэж гол руугаа ингэж яард юм уу те? Эвчтэй хүн бүх савчдаггүй байгаа шүү. Амар санжаа. Жоохон зөөлхөн өө. Йоо. Ямар аимс. Ерөөсө зөөл Яар боломж алга. Тэнд бидний зэвэг хүлээж ий. Яс очиж уулзъя. Өвлийн сонь сайхан сонсъё тийм үстэй. Бас яаж өвлжөө те. Бас ингээд бас хүнстэжэл ямар байна те. Үржил селекц юу болж юм те. Хэдэн загснасаа бас асууйтай чинь те. Бас застай тарж гэнэ үү? Тэгээ ардаа. Эргээрээ застай. юм бэ? Одоо чи 6 сарын 5 сар сүүл. Зуны ихэнх сар. Яв гоё те. Юу гэсэн үг юм бэ? Цастай байна гэсэн юу гэсэн үг вэ? Цастай л вэ? Цастай нэг чи үүдэн байна л шүү дээ. Догтлоод ах юм аа. Ямар гоё юм бэ те? Ваа, шарж. Өө жоохон зөөлхөн. Өө. Сэтгэл хөрчлөө. Хайда үржүүлгийн загас барил. Одоо ингээд байсан загсаа үржүүлгийн нөгөө цөөрөмд авчна гэсэн тий. Тэгээ загсчлахаар явж байгаа шүү дээ одоо л. Тэгээд тэр загсуудыг надаар бариулна.
Барих уу? Барина. Сая залуучууд таныг мэдгийл юм байлаа. Сая үржүүлгээ залуучууд. Юу гэж? Аха бариарай л гэж тий. Чи бас барина шүү дээ. Хоёулаа барина шүү. Би бол барьчихна. Энэ чинь олон тоогоор барьд юм шүү. Хэд 300 гэсэн. Амар олон тоотой. Эд өнөөдөр 300 загас барина уу га? Барина. Чи 10-ыг би 10-ыг барих заяа. Болж гинөө. Яг уу. Ягаа. Ямар гоё бэ. Йоо, тоглоод ах. Ийм болчих гэж. Тэ? Цаас гэдэг ингээд үг сонсонгод ингээд мэдрэл нь шууд ингээд ажилт юм биш үү? Амар сониноор ажилт юм биш үү? Та нар нэг юм бичихгүй байл ч. Юу? Энэ камер нөгөө нэг Стабилизертэй. стабилизертэй. Би болохоор энэ бүр ингээд дээш доош сэгсчээд байгаа байхгүй. Гүд. Загс нь ингэж л яарж явна штэ. Юу гэж тэгэл 5 тухтай явж идэв. Тийм үстэй. Амар яарна. Юу ч амар супер зүйл шүү дээ. Яа. Ханасаа сурцсан наадах. Паул Габорагаас сурсан юм аа. Супер. Хараа. Супер. Тая хузаварата бецата. Шасу хутаварата бацата. Даду хой бачгарарватарата. Хамшиле замчимин хүртирэгэ. Вэгэ. Замцигэ замныгийг үгэн вэгэ. Вэгэ. Атеби зүти сэхиш тавчалама. Лама. Ратаба зүри тэриш ганжафама. Бама. Яа хүний цүгийг хараа л та. Яацсан бэ? Том. Минийх яачаад байгаа юм. Хөөрхөл байгаас би. Бүх юм байна шүү дээ. Жижигхий. Юу гэсэн үг үү? Энэ хардаа араас нь дараа. Энэ дотор дахин 2 хайлцаг өгөөш байна надаа. Чиний спиннингийн өгөөш бол байхгүй заяа. Чи тэрийг өөрөө тэгээд гуйлган болроо яд юм уу яа тий олж аваарай. Түрүү жил үн дээр хөгийн уур дээр тэмцээнд эргэлжсэн. Цагаас саунд нь хийгээд нөгөө хүнсний урлагаар орлоондод вакуумжуулаад одоо нөгөө агаар ил ингээд хаяад ах юм бол тэгээд ингээ хатаад вакуум болчоор чинь яг тухайн үеийнхаа нөхцөл байдлыг л хадгалчихж байгаа л гэсэн. Өөр инээдтэй ярих юм бол одоо өвлийн эргэллүү шүү дээ. Яг ингээд ийм хүнсний урлаанаар орлоондод хөлдөгч дэйсэн шүү дээ. Хэрэгтэй хайрлаад байгаа болохоор л тэгж байгаа. Миний ачаасаа бүх юм голж байна. Тэр утсууд энэ голж байна, өгөө шин голж байна, дэгийг маань голж байна. Намайг голоод байна. Гологцсон хоёлаа. Одоо яа чиний спиннингийг бүр хог шиг харна. Намрыг асуулаа. Харин тийм. Яах вэ гэнэ. Ажиллагаа нь ямар өнсөн чи. Гэнэ. Тэгээ ингээд л хоёлаа зүгээр имэл загсч байна шүү дээ. Одоо яах вэ? Айтага таналай зуусланда гари найдадададад. Бид хоёрыг ч яах. Хүмүүс юу гсарж байна хаа? Аймаар зүйл гаргаж чи. Хоёлаа ингэж зүгээр ингийн зүгээр л байдаг хүний л юм гинэ. Хүний л юм гинэ. Өөрсдийнхөө супер зүйлээ гаргаж ирчихсэн. Чи бид хоёрыг их л том, их л мойног л юмнууд байд юм шүү дээ. Юу үсэ бэ? Яах ч. Загсчлээ. Үржүүлгийнхаа одоо төрсний эвцэлдүүлэх загсаа барья. Яг загс барих уу? Юу вэ? За наатаараа ингэх юм те. Энийг чадхаа болцсон шүү дээ. Одоо бүгдэрдүү юм уу би? Үгүй шүү дээ. Жингэлтэй байна. Хаалтгаа болцсон шүү дээ. Нэрээ ингэж хийсэн. Арайч тий. Чока ингэж урьж хагаад ингээд Үгийг харъя. За. Бэж. Би л тус болж байгаа юм л. Эсвэл яадаг гинэ? энийг жоохон чангадаад яг гидсэн дээр тавьчихвал аягүй гоё юм байна. Яг гидсэн дээр тохоол тааруул их гоё юм. Монгол ахын гидс бол хайр юм гэж байна шүү. Хэрэгтэй байгаа шүү дээ. Энд чинь баг тавцсан байгаа шүү дээ. Нөгөө нэг автоматар хараад. Тий, тавцсан. Юу гэсэн үг вэ? Загс ингээд шидчихэд ингээд ингэж байгаа шүү дээ. За. Ихгүй гэсэн үг. Тэгэхгүйгээр ингээд барьж гад ингэх юм бол энэ өөр ингээд хураачдаг. Нэг ингээд бараг 2 м затраг ер нь л хураа. Энэ миний утсанд орохгүй гэж боддоо. Ийм дэгээ байт юм шүү дээ. Наач арай юу? Арай жижиг гинөө? Арай. Үгүй энэ хаата. Энэ бараг 5 мм. Энэ арайд юм. Би өөрийнхөө өнгө шиг харуулъя. Бектон боо. Яа бас Монгол гिचчээ. Энэ хардаа. Нимпийн хардаа. Миний нимпүүдийг хардаа. Йоо, бараг авгалтай. Юу лээ? Динзавр уустай. Чүтэн. Ийм жоох юм уу? Энэ дандаа мөний ахаа оросон юм чинь байгаа. Зугаагүй маа эдгээр спортын юм нэг сайн зугаагүй амьдрах юм. Том гэхгүй юм жижиг. Жижигээр олон байх. Та одоо ингээл цаг хугацаа алдчихснаас
жижигнэгээ аваад ингээд олон явах юм бол спорттой тэр нь хэрэгтэй. Нүгэл тар гөрөөчөнд бол томыг цөөхөн барих нь хэрэгтэй байхгүй. Мөн үү? Тийм. Мөн. Супер. Зүгээр загсаа барьчаал тэгж хэлзээ. Одоо барина. Чи өөр чадах юм уу? Хайдаа үзэх үү? Тэгээ. За 45 минутаар 4 үе. Бас дээр дороо яадаг гинэ. Нэг нь ёроолоор нэг нь усны Харин. Яасан гинэ. За ингэ. Одоо бүтэн угсраа төгсөө би өөрөө. За харъя. За энийг нь газар тулгана. За энийг нь энэ нь дундуур уурсна гэсэн үг шүү дээ. Тэгмүүд ингэдэг гинэ. Ёроолын нимп нь болохоор бараандоо байвал зүгээр. Дээшигээ нөгөө ийм гэгээлэг жоохон цайвар өнгөтэй гэх юм уу юу гэдэг тий. Тийм байвал зүгээр гинэ. Яа тэгэхээр нөгөө авгалдааны үржил энэний үржил болохоор угаасаа ингэж жоохон бие гүйцэд ирэхлээр дээшээ явд юм бэ. Гисэн. байгаа. Загсчөө. Замча наша цаша өгцөх хүн нази. За ингэ тэгээд авц. Яа. Ингэ тийм аа. Яа. Чи яагаад байгаа юм бэ? Яагаад байгаа бэ чи? Хүн заас өрөх гэдэг чи. Яаж нэ чи? Одоо хоёлаа баг сүргийг нь барих гэж байна. Их сүргээ манайхан барьцсан. Үржүүлгийн ер нь бол процесс цөөхөн хоногт өрөнд юм байна. 10-аад хоног гэсэн үү? Одоо 10 хоног нэг цаг сууж байгаа. Харж шít хүмүүс. Би наач дэгээгээ харж байна. Эхлээд дэгээгээ харж байгаа дараа нь загсаа харна шүү дээ. Загсанд яваад шүү дээ. Энэ хувцас ер нь ийм байгалийн өнгөтэй хувцас сонгуулах зүгээр шүү бас. Нөгөө нэг ийм тухайн орчныхоо гэсэн үг те. Ер нь зүгээр натурал өнгөтэй болсон. Хот мод өнгөнөөс бас өргөн. Тийм үү. За энэ дотроос за баг би бол яаж яадаг? Нийпийг яаж иддэг вэ? Батцаа. Олдгоод байдаг. Энэ одоо индикатор ингээд сайн нэг энд наад төлөвлөөр орсохгүй нэ шүү дээ. Орсохгүй оруулах юм. Орсохгүй ингээд жоохон чирээд ингээд яваад байгаа хэрэгтэй байхгүй. За. Одоо энэ барайш. Таснаа. ингээд юм л байхгүй. Юу барьчих юм уу? Нэгэнгээсээ юу? Хоёрыг барьсан байх чинь наа чи. Хоёрыг барьсан. Супер! Хоёрыг ч барьчих шиг тий. Зүгээр нэг шидснээ хоёр ч шиг арай дэлнэ үү? Йоо, тэгтээ манай хадраа аягүй гоцтой гоц. Царайлаг гоц. Усны гүнж. Усны гүнж те? Усны гүнж. За би авч. Ер нь жоохон муухай болчлаа тий. Зааж өгчихсэн нь загсан нэрч. Харин тий. Би өөрөө за. Ер нь бол одоо ингээд энэ сэртэнгүүд игээг л хэрэгэлдэг болчихоо байгаа бүгд нийтээрээ. Тийм үл энэ загсаа гимтэхгүй. Амархан гимтэхгүй. Олон нөгөө нэг 50-д амархан байхгүй тий. Тэр айгүй чухал зүйл юм байлээ. Би бол тэгж бодсон. Үзэн штэ. Наа чи зүгээр худлаа зааж өгж өөр гайхуулаад байна. Би барь чадна. Юу вэ? Би сая бүр ойлгосон чгүй юу очив сая барьцсан уу? Хоёрыг. Юу гэсэн үг те? Нэг шидснээ хоёр дэгээ хийснээ хоёрыг. Би одоо 3-ыг барина. Одоо толгойг дийлэхэд бол 3-ыг барихаас сонголтгүй болчихлоо шүү дээ. Амар ард юм те. Ямар гоё. Яагаад ер нь загс барьж байгаа вэ? Хориотой штэ. Хүмүүс ингэ штэ. Үржүүлгийн нөгөө нэг юу вүлээ? Нөгөө их сүрэг бүрдүүлэх гэж. Холдороо би хүн амтан зоочдаг тавтаа ш уурандаа. Мод орчлаа. Барьсан. Мод. Ер нь л хоолтойгоо холсон л юм. Ийм ч бас тийм үү? Юу барьч вэ? Их л хүн санагдчих шүү. Ядран огцом нөгөө нэг тамир дээр татсан шиг татахгүй. За юм аваас харлаа. Арай болог байна. Шөө ойртуулах юм шиг үү те? Шөө ойртуул. Йоо энэ хадар ямар том хадар юм бэ? Хадар нь уу? Хялгар байх юм. Өвшөө татах юм байна. Йоо. Тэр хараа. Энэ хөрөхгүй нэ.
Тавиа. Жохон тав. За. Гэт насраа байна. Тэгээд Одоо яаж авах вэ? ургаа жоох ингээ хөшүүл ингээд Ингээд за. за. Оо ямар гоё. За. Yes. Ёо. Ямар том мадран бэ? Баларсан. Амар том. Энэ ч гоё юм аа. Ёо одоо. Ёо за чи жоо тав бэ? Ямар бэрхтэй яаж чад. Ашгүй суларч. Супер. Ямар том ээ те. За гоё юм аа. Яа хөөх юм бэ те. Царайлаг те. Усны гүнжиж байгаа ш те. Ёо за sorry. Алдсан шүү. Одоо зэвгээ хайшт те. Гол нь зэвгээ хайшт. Хадран бол яг барьчихноо бэ. Одоо ингээ зэвгийг ингээл хайгаал байна гэсэн үг үү? Ингээл хайн хайдлаад шидэн гэсэн үг үстэй. Оо дахиад барьцсан. Аагүй нэ. Ёо. Ёо зүрс алдлаа. Юу маяг даашаа хаяашаа юурийг чин хэнкүү. За нөгөөдхөө барьчихсан уу? Юу вэ? Төрсгүй байна. Тэрийг яаж мэдсэн? Шахаад үзчих жоохгүй. Гидсийн одоо ингээд доош нь дараад одоо За. тэгэхэд бол одоо нэг төрс нь гарах бэлэн болсон нь бол төрстэй байгаа нь шууд төрс нь гардаг байхгүй. Зүг. Бид орцоо 30 минут тэгээд оцолтлоо. Оролтоо гарах гэж үзээ бууж өглөө болохгүй юм байна. Биш ингэж айдуу авдаг биш thôi. Тань тийм л юм байна. Тэд зэрсэн шүү дээ. Тийм ээ нөө. Хүнд ээ нөө. Яа. Бараг цаад иргэн гаргачлаа дөө өшгөлсөр байгаа. Амар том харж байгаа. Амар том. Наач одоо эр юм уу? Эм юм уу? Одоо үзэн гинэ. Яаж мэддэг юм бол? Аг том байна шүү дээ. Оо ямар том. Энэ бол нэг хайхтар томдоо болохгүй. Тэр амар том бэ тий. Одоо энэ бол охин загас байна. Яаж мэдв? За. Одоо энэ сүүний байрлал нэм байна. Тэгээ энэ дотор төрс алга. Гэтэ айгүй хийдсэн байна энэ хоол нь. Хоол ихтэй. Тэгээ хоол ихтэй. Их бас гараад ирсэн. Тий одоо ингээд Шээс бас. тий төрс бол ерөөсөө угаасаа байхгүй тий. Ингэнгүүт гарч ирэх хэрэгтэй юм байна тийм үү? тий. Тэгэхээр энэ бол одоо Ууртай байдаг байна. төрсгөө болохоор ингээд ямар ч авах шаардлагагүй байгаа тийм. Заавал төрстэйг л авах юм байна. Тий өржүүлэн дээр заавал төрстэй. Одоо бол нэг юм цаг хугацаанд жоох оройчод байгаа болохоор яг төрстэй жоохон ховор байгаа. A few moments later. Баазар бай. Өөрийн тух биш бууны тухай үзэж. Чихтэй байна. За одоо яах вэ? Ер нь бол шагаагаад хөл намдж гин үү таарж гин үү? Би нөгөө чулуугаа олдохгүй. Заавал жаараа. Энэ ингэж байх ёстой юу? Ер нь шилтэй хүн шил зүүхгүй байх ёстой юм шүү. Дурангаар л харж байгаа юм чи. Тийм ээ харахгүй мэн. Хонгоогоо шалга. Татлаа зүйтэй. За байлээ. Яа, онцлоод одоо болно уу? Онцлоо. Аслаа, чадвал дуур тийм үү те. Чи ч бас жоохон мэрэгдэн хүн үгүй юу? Сая бол онох шүү боллоо тийм үү? Тэглээ би сая харлаа харин тийм. Йоо. Янз. Ах үнтэй над дургийн чинь юм үлчээ. Tomorrow for sure. Өглөө нэмэнд Өсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалант Идэр тул гэдэг үржүүлгийн газар ирчээд ичнэ. Одоо үржүүлгийнхаа процессыг яаж явуудгийг ерөнхийдөө бичнэ. Ерөнхийдөө болохоор юу яатсан? Хоригдож ирсэн гэсэн үг. Аль хэдийн төрсөө аваад нөө шахаад те тэр процесс нь явагдаад одоо ингээд жарахаа болоод байж байгаа. Тэгээд хизээ ингээд тавьд юм бэ гэсэн чинь ер нь ингээд 20 50 төвтэй давхцуулаад тавьдаг гэсэн. Өөрөөр хэлбэл 6 сарын 15% тавих юм байна. Бидний барьдаг загас хэрхэн том болдгийг харцгаа хийгээ.
Одоо лаборатори руу орё. Одоо энэнгөр болохоор ингээд урдаасаа хойшоогоо хөнжлийн гол гэдэг гол урсж байгаа юм байна. Уулын гол. Тэгэд хойно болохоор нөгөө бит хоёрын мэдх идрийн гол маань урсж байгаа. Тэгэд идрийн голтой нийлдэг гол юм байна. Тэгээ яг энэ дээрээ ингээд загас үржүүлэг хийж байгаа. Найз дээр ирж байж шүү. Загас үржүүлгийнхаа загасыг яаж барьдаг процессоо бол одоо явж бас үзүүлнэ гэсэн. Ёндоо дараа төрстэй загас олдох юм бол шахаж үзүүлнэ гэсэн. Тэгээд одоо бол хаялаа ийшээ лаборатори руу ороод төрсөө шахаснаас хойших процесс буюу яг нөгөө инкубатор байлгүй дээ тийм үү? Инкубаторын процесс яаж явагдахыг орж танилццгаая тий. За тэгээд бас ингээд халдвар хамгаалт юу гэдэг лээ энэ чинь? Халдвар гүйжүүлэлт. Тийхаа. Халдвар гүйжүүлэлтийнхэнтэйгаа юу гэлээ? Нөгөө нэг үхчих юу лээ бог. Халдвар гүйжүүлэлтийнхэнтэйгаа заавал байдаг гэж хэл хааш байсан дэвэрч ирхэл хатан болсон дэвэр. За сайн байцгаана уу? Лаборатори орчихсон. За манай үржүүлэгч анхаа. За сайн байцгаана уу? Анх хоёр байна. За одоо гоё процессуудыг надад гоё тайлбарлаад өгөөч. Ер нь за юу байгаа юм бэ бурхан юм. Одоо энэгээр манайх түрсээ авцсан. Ер нь задраад эхэлж байгаа. Түрс маань эхэлж нүдлээд тэгээд дараа нь агуултай хэлбэрт орж байгаа байхгүй. Агуултай хэлбэрээсээ жарамгаа хэлбэр шилжээд тэгээд жараахаа тэгээд ер нь бол загас болно гэсэн үг. Шатлал нь бол 5 шаттай. Ижил насных юм уу? Бүгдээ энэ одоо ямар юм дээр вэ? Одоо задарсан эднэр ерөөсөө нэг хэдэн цагийн зайтай ч юм уу нэг ганц 2 өдрийн зайтай задарж байгаа. Тэр нь болохоор нөгөө хөгжил температураасаа шалтгаалаад ч юм уу арай өөр байна. Энүүгээр байгаа эд маань болохоор арай нөгөө нэг том тийм. Энэ яагаад вэ? Одоо энэ 3 сар ерөнхийдөө цэвэрлэгээ энэ. Одоо энд хорогдлаар гэж штэ. Яаж хараад байна? Нэг юм уу? Энийг ингэж түүж авч байгаа юм уу? Эднэрийн байнгын түүж авна. Одоо нөгөө нэг задраагүй дотроо ингээд ямар нэгэн байдлаар хорогдсон төрс ч юм уу эсвэл үр тогтоогүй төрснүүд зарим нэгээр шалтгаанаас хорогдол гарна. Тэгээд тэднэрийгээ түүж авч байгаа. Тэгэнгუთ манай хамгийн ихэнд задарсан төрснүүд маань ер нь бол энэ. Гэхдээ яг дотор нь нөгөө нэг цэвэрлэгээ юм хомнуудаа хийгээд тал тийшээ зарим тийшээгээд таарсан байгаа. Энэ бол агаржуулалт уу? Бор гэдэг байгаа. Тэгээ эднэр болохоор энэчнээс өгж байгаа тийм агааржуулалт нөхгүй. Системээр агааржуулалт өгж байгаа. Яг л аквариумын юу юм бэ шүү дээ. Аквариум шиг. Одоо энд болохоор цэнхэр нэг юм бас фильтр байгаа. Энэ болохоор ус татаж аваад татсан усаа энэгээр өгнө гэсэн үг. Ингийн гот болохоор доогуур нь ерөнхий усны сэлгэлт явж байгаа гэсэн үг байхгүй. Ер нь бол 6-аас 12 градус дээр загас маань өөрөө төрсөн шахдаг. Тэгээд энэ ч манай тооны саунд байнгын булгаас хүүтэн ус авчирч ер нь температураа харж байгаа сэлгэн. Эсвэл нэг 3-аас 4 цагта заавал нэг удаагийн сэлэлтүүдээ. Одоо энд байгаа бүгдийг нь 3-аас 4 цаг дуусах солих юм уу? Тийм, солино гэсэн үг. Тийм. Одоо ер нь бол сэлгэх болцсон байгаа. Одоо энэ 12.3 болцсон байгаа. Тийм байна. Тийм. Дулаан болоод эхэлж байна гэсэн үг тийм. Тэгээд өдөртөө халангуут бас ойрхон сэлэхгүй бол температур маань ихсээд байна. Манайх сая нэг 190 эдэн мянга 200 гаруй мянгыг сүүлд авсан загастайгаа тооцвол төрс авсан. Тэгээд тэрнээс хорогдлоо ер нь бол өдөр болгон тоолоод хасагдж байгаа. За нэг одоогийн байдлаар нэг дунд нэг усны асуудал үүснээс болоод нэг 20 мянган төрс савцаа хорогдсон. Тэгээд бус нь одоо л ер нь ингээд задраад ингээд явж байна гэсэн. Тэгээд яг өдөртөө гарч байгаа хороглуудаа ингээд тоолол үржүүлэг дуусахад ер нь бол яг хэдэн тооны загастай үлдсэн, хэдэн хорогдсон гэдэг нь гараад ирнэ гэсэн. Яаж хооллох юм? Хооллохтой одоохондоо бол хооллохгүй. Одоо ингээд сайн харах юм бол энэ шар урагтай гидснүүд нар гэж байгаа юм зүдгэр. Энэ шар ураг нь шимэгдэж дуусны дараа амны аппарат нь хөгжөөд тэгээд ер нь бол идэж эхэлнэ. Оюун хөгжилтэй. Тэр үед нь манайх болохоор хавч хэлбэрт нь нэг систем хавч хэлбэртнэр хооллоод артем гэдэг нэртэй тэрүүгээр амны аппарат нь хөгжөөд яг идэж эхлэхээр нь хооллоод хоолч нэг 3-4 хоног одоо тэр чинь хөдөлгөөнтэй мэд сурж байгаа шүү дээ. Тийм ингээд сураад ер нь амьдрах арай чадвартай боллоо гэж үзэхээрээ голтон тавина гэсэн. Бүгдээ юм шар зүдгэрэмтэй биш те нэрээ. Нэр инэдтэй те. За одоо энэ маань тэгэхээр 200 мянга орчим зэвэг загас байгаа. Данд шүүрээ онцгой зэвэг загас байгаа. Энэ гол дээр судалгаа хийгээд ер нь уул загас нь хадран загас айгүй жижиг тийм бодгойл хадран ихтэй байсан. Тэгэнгუთ арай ховордож байгаа буюу хуучин ихээрээ байдаг байсан ч гэсэн одоо багассан загас болох шүүрээ онцгой зэвэг загасыг сонгож аваад тэгээд үржүүлгээ хийж байгаа гэсэн. За яагаад үржүүлэг ер нь хийхэр болов те? Одоо энэ байгаль дээрээ өөрөө загас маань төрсөн шахаад төрсөн шах процесс нь явагдаж байгаад одоо байгаль дээр болохоор 5-аас 10% ч юм уу 100% гэж үзэх юм бол тийм бага хэмжээний. Тийм. Тэр үр тогтсон жарахаа усан загаснасаа эргээд одоо тэр том насбыг үүсэн загас болох хувь нь маш цөөхөн хөвтэй. Одоо нэг загаснаас доройж одоо зэвэг загас маань 4-8 мянган төрстэй байдаг. Тэнгууд тэр төрснээс бидэд одоо 6 мянган загас болох тавьчих штеп. Тэнгууд байгаль дээрээ болохоор тэр 8 мянга маань өөрөө 10-аад ширхгэн ч юм уу загас болох боломжтой. Ердөө юу? Баг хөвтэй. Бусад загснаагаа бас хоол болно тийм үү? Тийм, бус загасны хоол болно. Үер усанд одоо шидэгдэн. Тэгээд байгалийн одоо энэ загас
жараахай бүх юмнууд чинь ер нь хооллох боломжтой байхгүй. Тийм дийл шахсан байгаа юм. За одоо дандаа ингээд шүгүр хоншор зэвэг байгаа юм байна. Хадран бол ерөнхийдөө гайгүй байдаг юм байна тийм үү? Хадран энэ голд нь ер нь гайгүй байна. Гэхдээ яг хуу адилхан бас хадранг үржүүлж болно. Одоо тэгэл бүхэл засыг ингээд үржүүлж болно үстэй. Тийм болно. Одоо тэр нөө налим соом сазаан мазаан бүгд үстэй тий. Яг хуу зарим нэг загас нь үржлийн онцлогоороо одоо их загаснууд 4-6 сард одоо энэ гол гисээ дулаарж байгаа шахдаг бол зарим нэг загас үйл шахдаг ч юм уу. Зарим нь намар шахдаг ч юм уу. Зүйл зүйлээс хамаарат бас өөр онцлогтой. Мэргэжил яг юуны чиглэлээр үү? Ямар сургууль төгссөн нэр анхаа? Хөдөө аж ахуйн их сургууль төгссөн. Загас үржүүлэх технологи гэдэг мэргэжлэр. Бас өөрөө багасаа загас чинь загас сонирхолтой байсан болохоор Загас барьдаг тий. Тамирчин гэсэн тий бас. тийм тамирчин бас. Бид хоёулаа хилцүүлэгт орж ирсэн шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг хөдөө аж ахуйн сургуулийн нөгөө нэг багш нар бас ирсэн байсан шүү дээ. Тэгээ яг нөгөө нэг юм загасны чиглэлээр маш цөөхөн хүүхдүүд сурдаг гэдэг. Жишээ танаа хэд хэдэн хүүхдүүд вэ? Манай ангид ч одоо 2 л хүүхдүүд. Монгол улсаа яар тий. Тэр төгсөлтөнд 2 хүүхд байгаа тийм үү? Хүмүүс бас хараахан мэдж таньж эхлэегүй. Яг би загсан сонирхолтой болохоор тэрийг сонгоод за ер нь бол болох юм байна. Загас үржүүлэх гэдэг мэргэжлийг сонгоё гэж үзээд орсон. Тэрнээс биш хөдөө орон нутаг болоод одоо ер нь хотод байгаа хүмүүс тэр сургуульд нь сурж байгаа хүмүүс ч гэсэн ер нь бага байхгүй. Тэгээд өөрөөсөө хүмүүс ч нөө нэг загас сонирхдгүй бол тэрийг тэгж ойшоох хүн байхгүй болсон. Ямар ач тустай яг ямар зүйл ингээ хэрэгтэй гэдгийг мэдэх хүмүүс аюу хавар болсон ч юм. Энэ болохоор нөгөө нэг түрүүний миний яриадсан хорогдлуудыг одоо түүж байгаа гэсэн үг. Ямар ингээл суугаад байх юм уу? Мүд дуусахгүй биш үү? Ерөнхийдөө одоо бүдүүн таймер бол одоо загасчд ч юм уу, загас барьж байгаа хүмүүс төдийрийн насны гэдгийг шууд тодорхойлж юу бол бие хэмжээл юм биш. Ямар шүү насны загасаас одоо энэ төрсний хэмжээнд шалтгаалах уу? Одоо хэр их төрс гарах вэ? Ер нь бол том биетэйгээс нь ер нь их сперм гарах ч юм их төрс гарна. Жижигүүд бол таны яриад байдаг 30-аас 40 см ч юм уу. Тэд нар чинь зарим нь бэлгэн боловсрч байгаа ч гэсэн нөгөө төрсөө шахаж мэдэхгүй байх ч юм уу. Тийм залуу байдгалууд нь тэгэхээр тийм нөгөө байх боломжтой гэсэн. Их загас гэж яриад илүү. Тэр загас нь их сүрэг илүү. Тэд нар бол болж игэл том байвал их сайн юм байна тийм үү? Тийм тоошрох нь их ба. Нэг загаснаас гарч байгаа нь одоо жишээл нөгөө сая BDD-ийн үржүүлэг дээр хэд чинь за нэг 68 см-тэй загаснаас ойролцоогоор нэг 8000 гарan ч юм уу бараг нэг 9000 төвчгээр их төрс гарч байгаа. Тийм байна. Тэнгууд нөгөө нэг 40 эдээс жоохон за нэг 50 эд мэдтэй загаснаас болохоор арай тэрнээс бага 5000 орчим ч юм уу 4000 орчим ч юм уу. Нэг нугалсан баг гарах нь шүү дээ. Тэгэхээр хамаагүй давуу талтай юм шүү дээ. За одоо яг чинь одоо ус сэлгэнэ. Энэ төмбөндөө шууд усаа сэлгэж байгаа. Нөгөө нэг арай жижигээр энэ жил нөгөө нэг үржүүлэг хийж байгаа анх хийж байгаа болохоор үржүүлгээдийнхаа энэ юуг арай жижигээр тооцож авсан. Тэгээд ус сэлгэлтийн системийг болохоор ер нь одоохондоо л ингэ шийдчихье гэдгийгсэн байгаа. Яг дараагийн жилээс манай лаборатори мэдээж томрно шүү. Тэгэхээр тооны төхөөрөмж одоо энэ жил дээр энэ тиймэрхүү байсандаа ч юм уу юмнуудаа бүгдийг засаад явах юм. Одоохондоо ус сэлгэлтээ бол бид шууд энэчнээс карантин нээчин. Энд яагаад ингэж цачаг тавиад байгаа вэ гэвэл бас зарим нэг төрснүүд загснууд маань завсраар нь гараад доошоо унаад ийшээ ингээд одоо ороод ирэх аюултай байхгүй. Тэнгууд бид энийг тавьж өгöd байгаа. Усаа жоохон багасаад ирэнгууд нь карантуудаа нээгээд өчнө гэсэн. За маш сонирхолтой процесс явагдсан юм биш үү? Зүгээр л нэг загас өрөөд байдаг хүн байх шүү энэ хүмүүс чинь тий. Үржүүлж байгаа тэрийгэ барих тий. Бид чинь бас 24 цагаар хүртэл манан шүү дээ. Тий. Ер нь тог тасралаад бол за нэг усанд хүчил төрөгч алдагдах хугацаанд л амьд байна гэсэн. Тэрнээс хойшлол тэгээд ер нь бол ихэнх нь л үхэн л гэсэн үг. Чинь хайр ажил болох нь шүү дээ бурхан минь. Нэг ч айгүй хөвгөлтэй харагддаг юм байна. Нөгөө хоёр нүд байна заяа. Чи харсан уу? Хоёр нүд. Тэгээд ийм нуруу. Тэр цагаан шаашаар гидсэн ямар игдүүтэй. За одоо ингээ усаа авчлаа тийм үү? А өнгөд одоо энэ танкнаас ингээ усаа тавьчих юм шүү дээ. Халсан усаа бол ингээ цаашаа асгах юм шүү дээ. А ингээ помптой гаргачих юм уу? Оо за. Ингээл бод юм байна л да. Тэгэхээр хүйтэн л байх хэрэгтэй юм байна. Хөрөгчнөөс жоохон дулаахан байхад болчтой юм байна шүү дээ. Хөрөгч чинь 4 градус шүү дээ. За ингээд лаборатори процесстэй танилцуулсан анхаадаа баярлалаа. Тэгээд одоо болохоор танилцаагүй үлдсэн юм гэхлээр нөгөө их сүрэгтэй их сүргээ барих процесс болон энд ирээд чадвал төрсөө яаж таад гаргаж авдаг талаар бол үзүүлмээр санагч. За тэгвэл одоо голын ирэг рүүгээ явъя та. За баярлалаа. За баярлалаа. 1 hour later. Загас үржүүлгийн газрын хүн байна. Сайн байцгаана уу? Одоо бид нар бүгдээрээ загас үржүүлэх процессын хамгийн ихний шат буюу их сүргээ бүрдүүлэх процессыг хийхээр явж байна. Тэгээд тогтцгүүлж ирдэг гинэ. Айгу инээдтэй санагдаад байгаа юм да. Очиж тэрийг харъя те. Тогтцгүүлж хамгийн энэрнгүү гэдэг байгаа шүү. Энэрнгүү гэдэг байгаа юм. Ухаан алдуулаад сэрэгтэн хөв баан дотор сэр. Нөгөө зоож маахгүй те. Гэтэ бас ийм гэж юм. Жижиг гол дээр бол ингээд нөгөө тогон зохиолох боломжтой байдаг юм байна л да.
том гол дээр бол ямар ч тийм боломж байхгүй. Ургаараа л барьт юм байна. Одоо энэ хойноогоо эдэр метр дээр бол ургаар барихаас зүрх аргагүй л байт юм байна. Тэгээд хөндлөгийн гол маань болохоор уулын гол учраас ерөөхдөө боломжтой байдаг гинэ. Гэхдээ давхар бас шидэн хэдүүлээ. Шидэж барина. Гол нь шидмээр шүү дээ тийм ээ. Тэгээд төрстэй загас таарвал хэдүүлээ төрс шахах процессыг үзнэ. Төрстэй загас таарахгүй бол ерөөхдөө хэдүүлээ загас их сүргээ бүрдүүлэх процессыг л биччихээд тэгээд буцаага тавьчихна л гэсэн үг тийм. Тэгэхээр бүгдээ гоё төрстэй загас зэвг барихыг залбираад байж байгаа нь шүү дээ. За одоо нөгөө мэрэгжлийн нэг багжаараа цохиулах гэж байна. За ингээл орчт юм байна да. Ингээл уруудаад идэв юм шүү те. Энэ ч одоо юм байхгүй ингээд тоогоор цогцгоо нэг тодорхой хэмжээний араадуустай цогцгоо 3-аас 4 м ч юм уу ингээд тэр араадуст байгаа загас цогн цохигдоод манарна гэсэн үг байхгүй. Тэр манарсныг одоо барьж аваад амьдруулагч нь тэгээд лаборатори руугаа аваа явдаг. Тэгээ дагуудаа ингээл голоо дагуудаа ингээл уруудаа л явах юм шүү те. Цохиул. Тэг ингээд л уруудаад яваад байна. Ер нь бол өдөрт гээд нэг 20-25 км ингээд тасралтгүй ингээд явж байгаа шүү. Унж болох гэж ямар эрсдэлтэй юм бэ? Шаж жагаад яасан ширүү урсгалтай. Усан дотроо унана. Тэгээ усан дотроо унчаад энэ нөгөө тогондоо цохиулна. Өөртөө. Одоо ингээд их сураг цуглуулах процесс хэд хоногийн турш явагддаг вэ? Ер нь бол нэг 10-аас 14 хоногийн турш явагдсан. Өдөр шөнөгүй гэсэн үг те? Ер нь нэг шөнийн баг 1-2 цаг хүртэл. Тэгээд өглөө эртхэн гараад дахиад ингээд явна. Дахиад самнаад ихнээсээ. Энэ чинь нөгөө нэг тухайн үед яг ингээд их сураг цуглуулж байгаа хугацаанд одоо ингээд энэгээр ингээд явчих штэ. Тэнгууд маргааш нь дахиад нөгөө их голоосоо цэнэглэгдээд ороод ирдэг. Өксөд ороод ирдэг те? Тий. Нардаа ямар гүнзгий. Их сураг цуглуулж байгаа процесс явцад бол энэс гүнзгээсэн. Одоо бол бас харьцангуй гайгүй. Тэгээд дээрэс нь ч одоо ингээд нөгөө нэг явж байхад ёроод харагдаж штэ. Тухайн ч нөгөө нэг юм бор шар. Ёроод нь харагдахгүй. Энд доошоо тийш нэг явсан. Дайраад гараа явчихдаг. Энэ бол одоо нөгөө нэг жижигэн байна. Зэвгүй. 30 гаруй санчтай, 35 6 санчтай. Энэ болохоор нөгөө нэг сая нөгөө тогон цохиулчаар бас ингээд нэг юм жоохон цайвар болчихж байгаа. Ингэж байгаа зүгээр болчих юм байна тийм үү? Тэгээ одоо ингээд ер нь жоохон байж байгаа сэрэг чинь. Нарийн одоо уулын жижиг гол дээр энэ багжаа ашиглахаас бусад одоо том гол дээр бол ер нь боломжгүй гэсэн үг гэсэн тий. Энэ голоос том гол дээр хэрвээ загас үржүүлэх ажил явагдаад энэ их сүрэг цогцоолох юм загас барих ажил хийнэ гэх юм бол боломжгүй. Одоо энэ хүмүүс ороод живч шүү дээ наацхан. Одоо манай нөгөө орхон байна. Одоо тэгээд энэ хэрлэн ч юм уу ингээд ийм том голууд дээр хэрвээ явахаар болох юм бол тэрийг яг уургаар барина. Тэгээд уургаар барихаар манай нөгөө нэг хөөлөө зөрчиж чинь. Тийм нөө 20-ны үе гэж тий. 20-ны үеэр загасчилсан болчиход байгаа байхгүй. Тэрийг яаж ямар зохицуултаар зохицуултээ? Тэгэхээр яг энэ загас үржүүлгийн байгууллагууд бол бас яамнаас зөвшөөрөл авна. Тэгээд яамнаас авсан зөвшөөрлийнхаа дагуу үйл ажиллагаагаа явуулна. Энэ жил жишээ нь танах анх удаа үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр нөгөө хэдэн тонны их сүрэг цуглуулсан бэ? Ер нь бол нэг 200 гаруй баг 300 төхөө загас цуглуулж чадсан. Тэгсэн чинь гинт нөгөө нэг үеэр орж ирээд нөгөө нэг цуглуулж ирсэн 70 маань сэтата. Тэгээд нэг 100 гаруй загаснасаа төрсийг авч чадсан. За яг хөө гэхдээ анхны жил гэхэд ер нь амжилттай байх шиг байна тийм үү? Тэнд дахиад нэг тэр том биш. Тэг ингээд гэхдээ ингээд хэдүүлээ нэг 500 м газар явж штэ. Тэгэхэд ингээд нэг 2 3 ч юм уу. Эдгээр чинь ингээд цутаач. Ер нь бол баригдахгүй бас төвөгтэй. Одоо загас үржүүлгийн ажил маань өөрөө ингээд сайн дурын ажил гэж явах уу? Одоо ашиг машиг гэсэн юм бол байхгүй шүү дээ мэдээж. Ашиг машиг гэсэн юм бол юусоо байхгүй. Ажил гэсэн үг үү? Тий ерөөсөө цэвэр буйнэ. Маань тулгаагийн хувьд одоо яагаад энийг эхлэх болов? Тэр талаараа нэрээ сонирхол. Би ч одоо өөрөө бол нөгөө загасчин нэг хүмүүс ярьдгаар нүгэлт гар гөрөөчин гихчээр л тэгээд загсанд явдаг, загсаа иддэг тэгэл ер нь бол загсны сонирхолтой. Тэгээ ер нь нэг сүүлийн 2 3 жилийн хугацаанд спорт загас руу ороод тэгээд одоо спорт загасчин тамирчин болоод тэгээд ер нь энэ загсаа бас хайрлах ёстой байна, хамгаалах ёстой юм байна тий. Тэгээд ерөнхийдөө манай нутаг бол загас айгүй илүүхтэй. Ерөнхийдөө бол. Гэхдээ бүр юм нэг хуучин байсан хэмжээнээс бол тэр нь нэлээ эмзэглээд тийм үү? Тэгээд маань дүүнэртэйгээ ярьж байгаа. Дүүнэртэй чи бид нар чинь нэг өмнө өдрийг бас ингээд өөр загас үржүүлэн дээр энэ төр байхад нь очиж бас загас магас барилцчихсэн. Ичнээ танилуд те. Тэгээд нөгөө дүүнэртэйгээ ярилцаад энэ жил ингээд ийм үржүүлэг хийя тэгж ярьсан байсан яриа. Тэгээд нөгөө юу яасан ш нэг дэлхийн аварт явсан ш хүмүүсээс агшлаа. Тэгээд ирээл байжсэн чинь дүү ярьдаг байхгүй. Заахаа одоо энэ жил яах чинь явахаар бол эртхий явахгүй цаг хугацаа ирнэ болчихно. Тэгэл за хийгээл. Тэгээд ихэлсэн шүү дээ. Тэр одоо энэ чинь одоо чиний хувьд бол одоо юу гэдгийг нэг олон жил загас өрсөн. Тэгээ одоо ингээд буцаа загсаа өржүүлэх нутаг орондоо буцаа загас илгүү болох талаар үйл ажиллагаа явуулж байсан шүү дээ. Энэ чинь одоо ингээд манай аав өвөө ингээд бид нар ингээд нутгалж ирсэн. Манай өвөөчгөл загсанд явдаг байсан. Тэгээ ер нь бол тэгээд нутаг орныхоо бас энэ загас жаргахыг энэ ари өнгөх болгоод өсгөөд үржүүлчихвэл бас хэрэгтэй буянтай үйл тэ. Тэгж бодоол. Тэр одоо бид нар ингээд шуналтаал мэдээж бие бол одоо цоо шинко гэл том л бариул гой санагдаад тэгэл тэрийгэл авах гээд байдаг.
Тэр ер нь анзаараад байхад буруу болж таарав уу? Тэр бол маш буруу зүйл байгаа байхгүй. Бид нар бол одоо ингээд загасчлаа явж байхад ингээд том загас барих нь гоё шүү. Гоё. Тий. Тэгээд том загас барьчаа сайхан зураг авахулчаа томоогоо тавьчих хэрэгтэй байхгүй. Аха. Ер нь бол нэг юм тэр нэг юм 30-аас нэг 38 9 одоо 30-аас 40 хоорондох нэг загснууд байна шүү дээ. Тэд нар чинь бол ерөнхийдөө 3 настай 4 настай ч юм уу тийм залуу байдгалууд тэгэнгүүт одоо энд ингээд нөгөө төрс аваад ингээд үржүүлгээхээ оролцож явахд яаж нөө гэхээр тэдрээс баг төрс гарна. Дээрээс нь тэдний ихэнх нь нөгөө шахаж бас сайн мэдхгүй ч юм уу. Ашиг дүүлийг ковчод багтай. Мөн үү? Тийм тэгж одоо тэр 60 эдэн санжтай ленокнуудаас бол бүр асар их гарч байгаа юм. Тийм байна те. Тэгэхээр тэд нар маань нөгөө байгальдаа өөртөө шалгараад үлдсэн. Тэгээд ингээд амьдрах чадвар өндөртэй загснууд гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэднийг бид нар хятхын оронд нөгөө залуу бусдыг хижээл болох магадлал өндөртэй өөрсдөө үржүүлэхдээ бас оролцоо муутай загснуудаа авах тохиолдолд тэрийг авсан зөв гэж шүлний ганц нэг юм аа. За ямарсан баярлаа гэж хэлээ те. Энэ олон загснуудынхаа өмнөөс те. Ажигээ сайн дураараа те. Өөрийнхөө карманаас мөнгө гаргаад. Тэгээ өөрийнхөө нутаг орон гол усандаа загас үржүүл тавина гэдэг зүггүй мөн гоё юм те. Ер нь бол энэ бол зүгээр ингээд яг ийм процесс болдгиймоо гэдгийг л үзүүлэх гэсэн ажил шүү дээ. Одоо нөгөө хоёр маань ерөнхийдөө сая ингээд нэг 5 минут 10 минут болсноо. Ангууд одоо бас хүрэн болоод эхэлж байна те. Тий одоо нөгөө нэг түрүүн цайраа цагаарсан байсан шүү дээ. Энэ сэргсэн юм уу? Өөрөх нь уугуул өнгө нь одоо яг ингээ ороод түрүүн нөгөө тогон цохолчсон ч угаасаа ямар хэрэг байх вэ? Цайраа цагаарчж байгаа. За одоо төрстэй байна уугүй шалгая л та. Энэ одоо энэ сорвтой юу? Юу вэ? Энэ ингээд загаснууд сүлүүд ингээд айгүй их сорвтой болсон. Би нэгийг идэх юм яа тийм бол чулуу адан зохиод байт юм уу? Галуу малуунаас л гэж би бодоод байна. Тэрнээ савар шүү дээ те. Энэ гэхдээ ер нь угаасаа төрсгүй нь ойлгомжтой ингээд энэ хохоц юм те. Савар байх шиг тийм үү? Тий энэ одоо би нөгөө нэг хар галуу ингэж гинтэйгээд байна. Хар галуу хүн хоёрын аль нэг загас идж байгаа вэ? Шууд хариулаарай. Хар галуу. За энэ явуулчих энэ ингээд тавьчих. Гоё шүү дээ. Мандраа нь гарч. Тий одоо нөгөө түрүүний тогон цохолсон чинь нөгөөдгөө бараадаа дайччи. Ямар нэгэн нөлөө байхгүй. Одоо ингээд тийш ингээд жамклог ороод явчихна. Тийм байна те. Эчөө айгүй энэрэнгүй арга юм биш. Гимтэл байхгүй. Хэлгэлдээ хоорноосоо салахгүй шүү дээ. Тий эдгээр ингэж юм байл нөө бид нар их сургуулиуд ингээд барьсан байсан шүү дээ. Тэгээд тэдрийг ингээд усанд нь тавиа явсан чинь би энэсээ салж авахгүй. Тэгээд нөгөө тэнд байгаа нөгөө 60 эдэн санчтай нөгөө томод биш шүү дээ. Тэдрийгээ бараадаад ингээд дагаа явчихдаг. За гоё процесс болд юм байна. Нэг иймэрхүү процесс ер нь бол тэгээд нэг 10-аас 14 оны хугацаанд тасралтгүй өдөр болгон. Тэгээд өглөө нэг унт цагаагаад нэг 9-10 гээд гарч байгаа. Тэгэл шүн 1-2 хүртэл явна. Тэгэл ингээд энэ голч ингээд одоо ингээд ерөөсөө алхан тутамд нэг жил явчихсан шүү дээ. Жив шүү дээ. Хэд удаа живсэн? Нэг ор болгондоо живсэн газрын нөгөө нэг анхаагийн амх гэдэг нэрсэн. A little later. Чилийн хин зүгээ Рана хини нүгээ Ам чимин хүртэн ташаалаванэн Ам чимин хүртэн ташаалаванэн Хар чилээ сонгох тавилам биш. Одоо ингээд үржүүлгийнхаа зэвгийг хайна. Одоо эдний гол дээр ирсэн. Яг тэгвэл тэндээ нөгөө манай чинь аюулх нөө их сүргээ бүрдүүлэх их байрсан. Тэгээд төрстэй антай алга гинэ. Өөртөө барьж чадахгүй намайг л бариад өгөөч гэж гуугаад. Би барих гал ирчил байж ийн үү? Одоо юу? Жиг. Бодлоо нэг. Хана. Оо айгу мойныг болчихжээ. Нэг мойныг биш байсан. Мартасын байн зүлэгийг болсон байн зүлэг харамсаж цаг биш цаг нь болсон байн хайтай бүхнээтэй чавын надтай Деми зүлэгийг чаван Хэвинги хуяван Хаана байна? Энд гэхдээ миний хараа юу вэ нөө? Сул байгаад байна уу? Хаана байна? Доош уруудах явчих. Та яг наанаас гэж айхтар хүчтэй яах. Ай. Ямар юм ч гаж байна.
Барааг нь харж хэлсэн. Зүгээр ноцолтоо л. Ийм амир. Яг дээш өсөж гарч ирэхгүй юм тий. Ай. Ямхан доторлоо. Тэр. Илийн том юм дээ тий. За энэ дээр. Яа. Яа. Сичок гашоо. Минера. Ай. Илийн том байна тий. Сичок. За, богийн рекордод тогтооч шиг боллоо тийм үү? Энд идгөө. За. 45. Өнөө. 45. Тийм ээ 45. За. Төрсгүй юм чи тавьчлаа шүү. Ямар вэ тэгээд мэдрэмж нь? Янз нь. За. Би бэрэг байгаа штэ. Яна. Шар хөдлөнгөө байна уу? Өмдөө солих гэж хоор барьчих юм. Яаж яана чи? Гоё нэ. Яа, юугаар барьсан бэ? Халбаг байсан тий. Ваа, мэдрэмж нь тасаргаа юу? Маш хүчтэй. Баг хэсэг минут гарна оцоллоо ш. Харин гэдэг шиг байсан. Цаас баяр үргээд. Баярлалаа. Яа. Амар хөнгөө уцтай нөгөөд тасарчихгүй гэж бодлоо. Бишээ нөгөө. Гайг байна уу? Яа, гар марч салгалаад байна үгүй юу? Үгүй жоохон ингээд камера гэж жоохон ингээд ах юм. Хүүтэн биш үү? Бодлоо догтлоогүй юу? За тавьчихсан тий. Яг та дүрсгүй юм чи тий. Тийш яваад гисэн үү? Сая харга чи хоцорсон уу? Араас мултарцсан. Энд усанд хог байна. Ямар ингээд энэгээр ингээд гол усанд бохирдуулаад байж байгаа юм бол. Барь уу? Окей. Супер. Хэдийг барь? Нэгийг ашигтай юм байна уу? Хатран. Жиг баригдахгүй байна. Даваад гарн жаа бүхний гүлэн бисаад бүхний гүсгэн хар дэвтэрнээс нь надад заавал хийх зүйл би заавал би хийнэ. Саад бүхний жинэ цаг нь болсон гар байн зүйлийг их болсон байн зүйлийг болсон байн зүйлийг их болсон байн зүйлийг харамсаж цаг нь болсон байн. За үүгээр загсчны замналлын үржүүлэхийн тусгай дугаар Хөвсгөл аймгийн Жаргалан сумын Жаргалан өдөр тул үржүүлэхийн лаборатори дээрээс өндөрлж байна. За тэгээд ямар ч байсан хэдүүлээ бүгдээрээ загас үржүүлэг ямар байдгийг харлаа. Яаж дүрстэй шахтыг бол үзүүлж чадсангүй. Дүрстэй загас ер нь байхгүй болсон байна те. Дүрстэй загас хайж хэсэг загасчилж үзлээ. Тэгээд тогин зөхүүлж яаж манаргаж барьдгийг бас харлаа. Ерөнхийдөө бол загасаа барьчаад их сүргээ барьчаад тэгээд ингээд дүрсээ шахаад тэгээд өдрөө харсан нөгөө баандаа ингээд тижээд юм байна. Тиймэрхүү сонирхолтой ийм сайхан үйл хийж байгаа найздаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд тухтай сайхан аялал үржүүлэхийн загас жарахаа яаж үржүүлдгийг харчаад ингээд өндөрлж байна. Урьж авчирсан Баттулга тулгаадаа маш их баярлалаа гэж хэлье. Одоо энд маань хөнжлийн гол, идэр гол тэгэр явлаа шүү дээ. Сайхан байлаа. Богийн нэг линог барьлаа. Төрсгүүлээлээ те. Гэхдээ би бол нэг хайрус барьсан. Өшөө линог бариагүй. Ингээд үгээр өндөрлж байна. За тэгээд хамтран ажиллагч Саваг те маш их баярлалаа гэж хэлье. Та бүхэн мэдж байгаа 2006 оноос өдөрт хүртэл Монголын хэрэглэгчдийг хуран амтлагчаар хангаж байгаа Савар брэндийнхэн байдаг шүү бидний ард. Тэгээд мөн одоо удахгүй загсны 20 тавигддаг чинь те тис чадан хүлээж гин. Тэгээд гоё багаж зэвсгээ бэлдээд загслахад бэлэн болоод хүлээж гин да. Тэгээд та бүгд ч гэсэн гоё зөв боловсон загсчлаарай. Зөв аялаарай гэж хэлмээр байна. За тэгээд ирэх жилийн аялалтанд загслалтанд бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. Гэр түлээр суухаас цааш нарахгүй.